Сайн мэцхэн аялагчтай би аялагч би байна. Монголчууд Монголд аялцгаар уриатаагаар эхлүүлсэн аяллийн тэмдэглэлийнхээ эхний дугаарыг танд хүрэхэд бэлэн болжээ. Энэ дугаартаа Монгол орны хамгийн өндөр цэг, Монгол орны хамгийн том үсэн гол, байгалийн амьд зурглалын дэргэд өнгөрүүлсэн мэдрэмжээ хуваалцъя. Алаад Аван богд нь Монгол Орос Хятад улсын хил дээр оршдог бөгөөд Говьолтой аймгийн нутгийг өнгөртөл нийтдээ 900 гаруй км үргэлжилдэг байна. Үлгий, Бүргэд, Наран, Хүйтэн, Малчин богдууд яг одоо харагдаж байна. Эдгээрээс хамгийн өндөр нь 4374 м өндөр Хүйтний оргил билээ. Ховран амтан Түүх археологийн чухал олдрууд уулын спорт хөгжигэд нэн тохиромжтой газар учир 1996 онд улсын тусгай хамгаалтанд авчээ. 1956 онд Монголын уулчид Хүйтний оргилд авирснаас хойш одоогийн байдлаар 700 гаруй уулчид авиралт хийжээ гэсэн албан бус судалгаа бий. Яг одоо Алаад Аван богдын байгаль хөдлөлтөр газрын хяналтын цэгээс постоос одоо Ботанигийн мөсөн гол, Александрийн мөсөн гол гэхэд тэр алхаж байна. Энэ үнэхээр сайхан юм байна. Дэшээ болох тусам олон хүүтэн болно. Тэгэж. Одоо ингээ өглөө зүгээр байжсэн ороо өдөөс хойш тэгээд үүлшээд ороон сас ороод нэг бол цасан шуурга тагааш нэг бол бороо ороод ерөөсө тогтмол сар гараад жижиг дөрөв өдрөг үзчих юм шиг нэг өдөр тэр одоо нэг уулч чинь өглөө 6 цагаас авирт хийгээд 11-ээс өмнө буучдаг. Хамгийн тохиолдол нэг 11-ээс хойш тэгээд өндөр уулын нэг бороогоор үүлчин буух хүндрэлтэй болно. Энэ оронд нэг талдаа нэг 10 км явах юм да. За тэгээ хамтдаа алхацгаая. Монголчууд Монгол орондоо альцгаая. Энэ бол ерөнхийлөгчийн овоо. Алаад Аван богд уулыг Монгол улсын ерөнхийлөгчийн зарлагаар 2012 оны 8 дугаар сарын 23-ны өдөр төрийн тахилгад уул болгожээ. Баяуулгын аймаг агарын тээвэр болон авт тээвэр тун сайн хөгжсөн учраас аймгийн төвөөс цааш машин хөлслөд явхад ч асуудал гарахгүй. Цэнгэл эсвэл улаан хус сумаар дамжин хүрдэг бөгөөд энэ удаа Цэнгэл сумаар дамжин Алаад Аван богд бие хүрсэн юм. Эндээс хамгийн баруун захын цэгүүд нуурууд болох хотон хурган нуур ороход Цэнгэл сумаас зам салдаг. Аялагчдад зөвлөхөд Улаанбаатар хотоос гарахдаа тус байгалийн цогцбор газар хүрэхэд хил хамгаалах ерөнхий газраас зөвшөөрөл авсан байхыг анхаараарай. Миний баяуулгад дэх аялалд бүхэл талаар тусал дэмжсэн бүхэн байх болон аян өргөч тэдний гэр бүлд нь сайн сухныг хүсье. Марс гариг дээр очих сансны хөлийг бэлэн болохоос өмнө хэрвээ та энд ирвэл Марс дээр хэрхэн усгүй амьдрах талаар бодож эхлэх болно. Хэрмэн цаав нь Өмнө Говь аймгийн баруун хэсэгт 3 тис сумаас хойш баруун хойш 120-с 130 км дорших Тосон бомбын нурууны салбар Энгэн хөврийн говь руу хандаж тогтсон сайр бүхий том ганг юм. Хэрмэн цавд хүлдэж харуул эрэг тогтцууд нь Сувраг, Мусламын сүмдууган, Эх хотын төвөр, Египтийн гайхамшигт Спинксийн дэргэдүүр явж байгаа юм шиг тийм сэтгэл төрүүлмээр газар байна лээ. 250 км квадрат газар нутгийг эзлэн орших Хэрмэн цавд хүн амьтны бараа харагдахгүй, булаг шаанд усгүй хуу хураа бөгөөд бяцхан баян бүр дагуу 1 м хүртэл ургасан бургацтай Монголын хамгийн том зам гүрвэл нилээд харалцдаг. Тэднийг ус уудаг талаар дараагийн дугаартаа эргэн ярилцах болно. Баялаг маань өргөжлөд
Өмнөгов аймгийн 3 төс суманд ирсэн байна. Аймгийн төвөөс 140 орчим км зайтай байдаг. Баянгор аймагт хилдэг зааг дээр бол эртний далайн ёроол байсан гэж хэлэгддэг. Судлаачдын үздэг хэрмэн цав хэмээх газар ирсэн байна. За энэ газар бол Улаанбаатар хотод өөрийн гэсэн 2 давхар хаустай. За 200 сая жил нуугдж байгаад гарч ирээд алдарт өөрийн үг тэр жилиг хүлээ гэдэг үгээ хэлсэн. Тэ Батарын үлгийн нутаг гэж хэлж болно. За 100 жилийн дараа Монголд иргэн ирж Монголынхан үзэгчдэд за Монголд ирж байгаа гадны жуулчдад бол өөрийн бие хагаа гайхуулдаг. Тэ Батар буюу тэр зааврын бол ясыг бол эндээс олж ирсэн гэж байгаа. За тэгээд хэрмэн цав бол өөрийн гэсэн онцлогтой тэрний үеийнх юм бол өөрийн гэсэн маш гоё баян бүрдтэй байдаг. Одоо баян бүрд нь бол энэ доор харагдаж байна. Өөрийн гэсэн баян бүрдтэй. За энэ хүү баян бүрд нь ойролцоогоор нэг 5-6 км 3-4 км үргэлжилсэн байдаг. За эртний далайн ёроол байсан энэ газар бол далайн давлгаа мөр бүхэн бол энэ дээр байдаг. За тэгээд олон давхархтай гоё юм чиг каньонууд энэ харагдаж байна. Одоо тэгээд физикийн зур бүрхэлж байгаа биднийг зураг авахлах гэдэг бас сайхан нараа хийж байгаа. Тэнгэр бурхандаа байгаль их гэдэг баярлаа. Баярлалаа тийм үү? Эрдэнэ тэнгисийн ёроолын уул толгойд жалга хүндийг агуулсан тогтцтой бөгөөд ийшээ орох 2 хаалгатай. Төөрөхөд маш амархан, зарим 160 хим хүртэл халдаг учраас үхлийн хүндий гэж нэрлэх нь ч бий. Гадаад хэл дээр хэрмэн цавын мэдээллийг хайвал илүү хэрэгцээд мэдээл ариун байлаа. Төлхөр үгийг нь байдлаанд гэж хайгаарай. Бас нэгэн өөр мэдээлэл бол Монголд амьдарч байсан үлэг гөрүүлтийн үлгийн нутаг юм а. 1969 онд Монгол зөвлөлтийн хамтарсан экспедицийн эрдэмтэд Энгэн хөврийн говьд судалгаа хийж хэрмэн цавын хайчин уул гих газруудаас динозавр, яст мэлхий, матар, нуур усны амьтад болон усны өрмөлүүд олж нээжээ. Харин одоо хэсэг хугацааны дараа үүнээс 250 км зайтай хонгорын элсний тухай бүгдээрээ үздэсгэх болно. Монголчууд Монголд аялцгаая. Аюун утваа. Гурван сайхны нуруу нэмэгтийн сүрлэг өндөр улсыг харан явсаар дуу хийжээ. Сүрлэг уудам улсын дундах салхины эрчим дагсан 180 км орчим сунд тогтсон энэ элсэн тарамцгийг хонгор элс гэдэг. Далайн түвшнээс дээш 1000 м өндөртөө хэрмэн цавыг бодвол энэ газрын өндөр 2000-аас дээш өндөр улс дуу хийдэг. Манайга мөрөндө дагаад гисгэл яваад байгаарай. Нэг л говь шүтээ гэх боловч урдаа говийг нууж ардаа баян бүрд хонгор гол дагаа нүд зэлзүүлэх нь үнэхээр гайхалтай. Монгол орны хамгийн өндөр элсэн манхан болох Дууд манхан энд байдаг. Дууд манхны оройд гарахад 50 хүн мал доор хүлээх машин тэрэг өчүүхэн харагдах бөгөөд дүнгийн нисэх чимээ сонсдож хаа тэртэгээс онгоц гараад ирэх юм шиг санагддаг. Нам далуугаар өксөхгүй бол бид хоёр шиг огцом өксвөл урагшаа 3 болоход эргээд хойшоо 4 шат буух юм байлээ. Дууд манхан 190 м өндөр манх юм. Энэ үзүүлэлтээрээ Монголдоо тэргүүлдэг байна. Тэгээд юу юм бэ? Дууд манхан гэдгийг утга учирыг ийш алхаж үзээ таа гэх мэтэрээ. Алхахаар дуурд юм байна. Ямар хоо дуу гаргадаг таа өөртөө ирээд алхаж үзээд сонсоорой. Ийм сайхан бод байна шүү дээ.
Энэ удаагийн дугаараар та бүхэнд Монголын хамгийн өндөр уул болон мөсөн гол, Монголын хамгийн том хан, хамгийн өндөр элсэн манхныг үзүүллээ. Дараагийн дугаараар галуудын хавцал, урайха түмний соёл аж байдал, Баяулгын аймгийн Дэлүн сумын чигээртэй байгалийн зөвлөмөр газраар аялсан аялын тэмдэглэлээ хүргэх болно. Дараагийн дугаараар иргэн уулзлаа. Баяртай. Тэрээс манай дээр бол байгаа.